телевизэд суугаас бүхэнчлээд барилдааны сонирхогчтой болон хичээлж байгаа хүмүүстээ бас өөрөө хийж хамжилт болсон мэхнүүдээс хийж үзүүлээ. Тэгээд бүхэнчлээд барилдаан гэдэг нь өөрөө одоо англиар National Freestyle Wrestling гэж байгаа. Тэгээд freestyle гэдэг нь ер нь гайлуулт чөлөөтэй барилдах хэвээр. Тэгээд чөлөөт барилдаан гэдэг нь элдв хорсон дүрэн багтай. Одоо хамгийн хүнийг унгаж болох ямар арга техник байна тэргээр хүнийг унгах зориулсан юм барилдаан байдаг. Тийм учраас маш олон төрлийн одоо мэх техник, байршлыг одоо тухайн хичээлээс шаарддаг. Тийм учраас тохиолдож болох хэд хэдэн барилдааны одоо тийм юунуудаас байрлалуудаас тодорхой мэхнүүдийг үзүүлээ. Эхний ээлжинд би толгой уурлах барилдааны бас нэг техник хэсгээс сонирхуулъя гэж бодож байна. Ягаад гэвэл одоо ялангуяа багжингийн тамирчдад бол маш их тохиолддог, элбэг тохиолддог юм барьц. Тэгээ эндээс бас төдийлөн оноо авч чадахгүй харагдаг. Би ч гэсэн өөрөө энэ барьцсан дээр нэлээд олон жил ажилласан боловч бас өөрөө сансан хэмжээнд үртүүд сурч чадаагүй. Тэ бас өөрөө тодорхой хэмжээнд сурсан мэхнээсээ бас хүүхд залуучууд болон сонирхчтой хийж үзүүлье. За мэдээж чөлөөтгөө хамгийн ер нь барилдаа мөр хөл авах байдаг. Тэгээд мэдээж өдөр хөл авахыг хамгаалж иж толгой ууруулах гэсэн яг энэ барьцыг олж авдаг. Тэгэхээр энэ барьцыг бүгд ихлэ харцгаая. Одоо ийм барьцууд барилдааны ер нь 30-аас 40% ерөнхийдөө их тохиолддог. Өндөр зэрэглэлийн тамирчид нэгнийхээ хөлийг нэг барилдааны туршид бол 5-6 удаа авна гэдэг бас ховор тохиолдол. Тийм учраас дандаа ийм дутуу явсан хамгаалсан байрлал ийм барьцууд тохиолддог. Тэгэхээр эндээс миний гол зорилго бол энэ хүний ард гаш нэг оноогоо одоогийн дөрвөд 2 оноо авах зорилготой. Тийм учраас одоо тэр мэхний хөлбөрүүд яаж ийхүү гэдгийг та харуулъя. Би бол урд нь ингэж хийдэг байсан. Ингээд энэ дадуур барьцыг авахаар энэ хүн миний энэ хойшоо тойрч гарахыг хэрмэлцдэг. Тойрно. Тэгэхээр Монгол бүхий гар ачих мэх байдаг. Тэрийг одоо яг энэ тойрсон хөдөлгөөнд суурлуулж өгөөд хийдэг. Тойрсон. Энэ мэхний гол одоо хийх үзүүлэлт нь миний энэ тал руу сайн тойрж өгдөг юм. Би дагаж тойрдог. Энэ хөлийг энд сайн гიშгүүлж өгөх хэрэгтэй байдаг. Одоо яг энэ шиг гэхийг хараач байгаа. За. Энэ хөлийн гიშг ийшээ гიშсэн гიშгэлийг сайн анзаарч харж байгаа хэрэгтэй. За. Тэгээд энэ мэхийг хамгийн төгсөхийн тулд энэ тохоог сайн ингэж татчихсан байх хэрэгтэй байдаг. Ийшээ хөлд энэ тавилаа. Энэ мөр жоон доош орох. Мөр доош орж ингэж сайн ингэж орож ирнэ. За. Тойрлоо. Энэ бүр ингэж орж ирнэ. Хэрвээ жоох эндээс ингэж юм бол гар энэ хөлд гүрэхгүй. Тийм учраас энэ Заатгаад. Энэ асууд юу вэ? Толгой урганы хамгийн ихний түгээмэл барьсан. Эндээс бол би ийшээ тойрч гарахыг зүтгэн. Энэ хүн бол миний ард гарах юм энэ байрлалаас зугтыг тэмүүлж. За би одоо дараагийн нэг байрлалыг үзүүлээ. Тэр одоо энэ хүн ийшээ тойроод би ийшээ тойроод тахаар нэг тойрог үүснэ. Энэ хүчийг дагуулад энэ ирүүний барьцыг ийшээ түхээ ард нь. За энэ мэхийг хийхэд бол хамгийн гол энэ толгой уурсан барьц ийшээс ингэж өгсөн. Энэ ирүүн дээр барьц байна. Энэ хүү тойрлоо ийшээ. Яг энэ хөдөлгөөн дээр. Тойрсон хөдөлгөөн дээр тойрсон юм хүчийн дагуулж тийш нэг зохиж арга гарч. За дахиад. За энэ бол маш их тохиолддог барьц. За дахиад яг толгой уралдаан дээр би 3 юм үзүүлээ. Нэгдүгürt нь гар ачлаа. Нэгдүгürt нь ийшээ ингэж зохиж ард нь гарсан. За дараачийн нэг үзүүл болохоор. За мэдээж энэ саяны хийсэн эхнийхээ эсрэг хөлбөрийг бас үзүүлж болдог. Ийшээ ингэж зохихоор хүн мэдээж мэдрэнгуудаа нөгөө тийш ингэ зүтгэдэг. За дахиад харуулъя. Би ийшээ ингэ зоглоо. Нүцлийн буцаагаад ирүүнээс нэг татаад нөөцөнд орооч. Би ийшээ ингэ зохино. Тэгэхээр энэ зохиог энэ хүн бол мэдэрнэ. Тийм ээ? Энэ зохиог мэдрэл
За. Тэгэхээр энэ толгуурлан бас ийм явуулсан гардаг. Ийм хөлийн хэлцтэй. Тэгэхээр энийг энэ толгуурланы саний тойрог сурахын тулд хүүхдүүд ийм хөнгөвчсөн дасгал хийх хэрэгтэй эхлэе гэж дөрүүлсэн байж байгаа. Ийм дөрүүлсэн байж. Тэгэхээр шүрийн дугаар ийм энэ дасгал өөрөө саний мөхийг хурдтай хольж тойроход маш тийм дөхөө тийм одоо болгож өгдөг. Тэгэхээр энэ мэдээж хөдөлгөөн юм шиг боловч энэ мөхний 80% саний юм тойрч өгдөг гэж байна. Одоо ийм бүдэн шилжих төлөв хамгийн чухал. За дараагийн миний үзүүлэгч байгаа мөх болохоор хав дөрвөлжин зодсон барьцнаас мэх үзүүлэн ягаад би энэ мөхийг заавал онцлоод байна вэ гэхээр ер нь бид нэр тэр дэлхийн олбост барилдахдаа Монголын өв уламжилт үндэсний бүхий барилдааны бас хэв загвараас ашиглаж барилдах юм бол гадны өндөр зэрэгтэй тамирчид бол энэ мэх техникийг бол эзэмшээгүй дээрс их мэдрээгүй байдаг. Тийм болохоор амархан одоо унаж оноо алдах магадлал маш өндөр байдаг. Энийг бол би олон бас барилдахдаа нэлээд олон тэмцээн дээр хийж баталсан байгаа. Тэгээд энийг бас цааш хичээж байгаа залуучууд маань маш их сайхан анхаарч үндэсний одоо хав зодох гэсэн юм барьцнаасаа сайн барилд сурах юм бол өндөр амжилт бас үзүүлэх боломжтой гэж эдмэрэн. Тэгээд эндээс яг өөрийнхөө хийдэг байсан нэг мөхийг бас үзүүлэх болж байна. Тэгэхээр бид нар энэ хав дөрвөлжин зодох барьцууд ерөөсөө маш их илүү тохиолддог. Тэгээд хөлд ороход нь тосч аваад энэ барьцыг авдаг. Тэгээд ерөөсөө шууд эндээс өөрөө ингэ сугадаад энэ барьцыг авчдаг. Тэгээд эндээс илбэг тохиолддог юм бид нар ингээд өөдөөс тулалцдаг ингээ. Тэгэхээр яг ихэнхдээ гардаг түгээмд алдаад энэ хүүд ингээд нугалахгүйгээр ингээд юм тэгшин тавьсан байдлыг ашиглаж өгдөг. Одоо ингээд тулахаар энэ хүний хүүд ингээд ийм болцсон байна шүү дээ. Энийг ашигладаг. Өөдөөс нь тулдаа хүн өөдөөс түлхлээ. Батаар нь ингэж тоогдоод 3 оноо авдаг. Энэ бол одоо хамгийн түгээн би маш олон өрсөлдөгчийг оноо авч байсан. Ингээд зоонд нэг шахаж өгдөг үнэ. Тэгэхээр өөдөөс ингээд нөгөө хүний өрсөлдөгчийг хүч нааш үйлчлдэг юм. Энэ яг энэ зогсолтыг л анхаарч байдаг. Хэрвээ энэ зогсолт ийм байх юм бол бас нэг төдөд оновчтой болдгоо яагаад гэвэл энэ хөлийг ийш ингээд шилжүүлчихдэг учраас одоо ингэж зогсооцсон болохоор энэ хөлийг ийшээ алхуулахгүй тулд би энэ гарыг сунгаж татаад энэ дээр энэ гарыг ингэж өгдөг. Түлхлээ хүмүүс түлхлээ энэ. Хэрвээ саяны тохиолдолд хүн энэ хөлийг уршаа ингэж гисчихэл юм бол нэг амжилттай болно. Тэгэхээр энэ хөлийг гисгүүлэхгүй тулд энэ дохоог ийш нь сунгаад гэж ингэж. Тийм бол нэг амжилттай болно. За дахиад үзье. Энэ зогсолт. Энийг урдаа тавьчихна үү. Ийм байхад би шиг ингэж унахгүй байна. Энэ хөл ингээд над цаад байна. Тэгээ энэ хөл ингээд аавна шүү. Одоо энэ. Тэгэхээр миний мөхөөс гол зорилго энэ хөлийг хоош нь гიშгүүлээд биеийн жинг энэ хөл дээр нөгөөлөх асуудал. Одоо энэ биеийн жингэнд өгцөн ба. Инх юм бол мэх 100% болно. Тэгээ хамгийн гол энэ дохоогоо сайн татчих хэрэгтэй. Энэ татна. За дахиад үзүүлээ. Ингээд зоод нь шахаж өгнө. За өөдөөс нэг хүчийг. За энэ мэх бол харахад ингээд нэг юм хүн амархан унаад байгаа юм шиг боловч энэ бол яг тодорхой нөхцөл төр бол яг ингэж хөдөө ингэ шигдэх өөдөөс түлхэж байгаа хүчийн үйлчлэлийг ингээд тааруулж юм бол маш хялбар өрсөлдөгчөөс оноо авч цааш нь цэвэр дарах тийм боломжтой механик хөлбөр байгаамаа. Нэг хавтар бэр шахт. Ер нь одоо бүхэн чөлөөд барилдаан гэдэг бол мэдээж нэг талдаа хүчний спорт боловч нөгөө талаас маш их ур чадвар шаардсан спорт. Тэр юу гэж ихээр би эхлээд нь өрсөлдөгч мэдрэх хэрэгтэй байна. Над руу түлхэж гин үү, болж гин үү? Яг түлхлээдэй гэж мэдэрсэн дээр нь би энэ хүчийг дагуулж энийг хийх. Тэр энэ хооронд энийг яаж сурахгүй бид нар маш олон давцсны үндсэн дээр яг энэ мэдрэмжийг өөрөө болгож авдаг. Одоо ингээд эхний ээлжинд би ингээд хүнд хийлээ. Тэнгуут чинь би энэ зайг мэдрэхгүй хүн унахгүй. Тэгэхээр бид нар би чадахгүй юм байна. Энэ зөвхөн Нарбатарахын хийдэгч мэгч гэдэг юм уу? Тэгж ойлгож ерөөсө болохгүй. Ягаад гэвэл альва имийг хийхэд маш хүнд байдаг. Цаад бэрхшээлтэй тулгардаг тий. Тэрийг уйггүй хичээлсэн даван тосны хүчин дээр энэ мэг өөрөө мод. Түүнээс
Одоо өнөөдөр бүхэнчлээд барилдаанаар хичээлж байгаа хүмүүсийн хийж байгаа механизмууд бол тэр хүн онцгойдоо хийгээд байгаа зүйл биш. Яг л энийг тэр хүн олон дахин давтсны хүчин дээр өөрийн болгосонд л энэ амжилт байна. Тэгэхээр бид нэр аливаа зүйлийг маш их олон давтаж өөрийн болгож чадах юм бол тэр хэмжээгээр амжилт гэх юм байна. За дараагийн миний үзүүлж байгаа мэх бол мэдээж бүхэнчлээд барилдааны хамгийн түгээмэл барилдан хөл авах мөх байдаг. Тэгээд би баруун хүү толгой гадуур авах мөхийг бас хийж үзүүлээ. Тэгээд энэ мөхийг онцлогтой ягаад гэвэл бидний ерөөсө хамгийн түрүүнд барилдад баруун өрөөтэй баруун гадуур авдаг, зүүн толгой дотор авдаг. Энэ ерөөсө ийм бичигтэйгээр хууль үүдэг ингэх хэрэгтэй гэдэг шиг. Тэрэн шиг би яг өөрийн авч хивснээр би одоо та хүн сонирхолтой. Ягаад гэвэл баруун хүүд авна гэдэг бол хүн болгон өөрийн арга барилчлаар, өөрийн барьцнаас, өөрийн байрлалаас энэ хөлийг авдаг. Миний одоо баруун хүүд авдаг мөхүүд бас арай өөр. Энэний хийхийн тулд эхлээд бас тэдний суур ойлголтыг бас бүгд залж өгмөр санагдаж байгаа. Яг тэгвэл энэ дээр хүүхдүүд энэ мөхийг заахаар хөдийн гიშгэлээсээ эхлээд их алдаагаа гаргаад хэлдэг. Тэгээ бид нэр хамгийн түрүүнд бүхэнчлээд барилдаанаар хичээж байгаа юу сурах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд зөв үрд сурах ёстой байдаг. Тэгэхээр одоо ингээд хичээж байгаа хүүхдүүдийг харахад анханаас нь анх шатны сургалтын дээр зөв үрэлтийг заагаагүй улмаас их буруу үрж ихснээс болоод энэ техник ерөөс амжилттай гүйцэж чаддаг. За жишээлбэл одоо үрэлтийн буруу хэдүүд ийм өрөөдөө хүүхдүүд ийм хол ингэсэн зогсож байдаг тийм ээ. Эсвэл дээшээ ингэсэн ийм нуруу ингэсэн зогсож байдаг. Бид нэр өөрөө ийм өрөөнөөс би ингэж доош хурд явна өөрийгөө хориод ерөөс явж болдгоо. Ийм өрөөнөөс болохоор би эндээс ингэ тесрэлт авахгүй ерөөсөө ಈ богинохон зайг ингэж өгдөлдөг. Энэ байдлаас болоод яг тухайн урсч хөл хүрч чадахгүй юм алдаанууд гардаг. Тэгэхээр бид хамгийн ихний зөв үрдэх хэрэгтэй. Зөв үрд гэдэг өөрөө юу байдаг вэ? Миний урд хөлийн өсрөөний харалтаа хойд хөлийн үлмээ байх хэрэгтэй. Хөлтөө мөрний хэмжээний зайтай. Тэгээ доош ийм сууж. Энэ хоёрын хооронд яг 90 градусын ийм байж ивэл үрд зөв сууж байдаг. Энэ яг энэ дээр манайх бол ийм гिचтэй нэг гिचний ийм гिचтэй ийм буруу үрдүүдүүд ерөөсөө аливаа мехтэйг гүйцэтгэхэд хамгийн том саад болдог. Тэгэхээр хамгийн зөв өрнө гэдэг бол хөл дээр гэж сууж өгдөг. Хаашаа шингэсэн өрөө алдахгүй байна. Энийг бол би зөв харахгүйгээр байрлал ингээ өөрчлөгдөөс нь байрлууд ингээ өөрчлөгдөхгүйгээр ингээ зайнууд ингээ шиг. Энэ үр ингээ олон давтсных. Тэгэхээр мэдээж өмнөөс орж ийм өрөөний дасгалууд их цай хийх. Хоошоо урагшаа хоошоо ингээ. Тэгэхэд яг энэ хэмжээ яг хэвээр алдсан. Энэ хамгийн чухал. Энийг бас тий ихтэйс болсон. Би бол хөл рүүгээ харахгүй шүү дээ. Миний энэ зай алдаж өгөх юм байхгүй. Ийшээ ингэлээ. Ингэдэн ингэсэн чинь. Тэр энэ бол хөл авах техник болон ерөөсөө бүхэнчлээд хамгийн чухал суурь бол өрөлт. За энэ өрөлтөөс бол хөл авах гэдэг бол хамгийн салбар зүйл.